Энэ удаагийн шинэ бичлэг дээр би бодит хүмүүсийн амьдралд үнэхээр тохиолдсон аимшиг төвлөлтийг уншиж өгүүлэх гэж байна. Хэрвээ чам тайлбарлаж чадаагүй дуу чимээ, хар ухуй таарсан сүүдэр, эсвэл насан туршид мартагдахгүй нэгэн аимшиг дурсамж байдаг бол хэн нэгэнд нүүлгүй хаваалцаж байгаарай. Энэ бол зохиомол биш, энэ бол кино биш. Энэ бол хэн нэгний бодит айдас юм. Сэтгэгдэл дээр эсвэл Facebook утас руу түгээ хуваалцарай. Магадгүй дараагийн аимшигтай ухаалаа чиний дүүх байх ч юм билүү. Манайх Viva City хороололд нэг өрөө байр төрөсөлж амьдарч байсан юм. Анх Яруу сан руу байр хайгаад мөнгөндөө даарсан зурган дээрээ цэвэрхэн бүрэн тавилгатай байр байсан болохоор ажиж үзэхээр шөндөө очсон юм. Гэтэл бодит байдал дээр хөргөгч зурагт байхгүй. Нойлон шороод арсан эвгүй үнэртэй хүйттэй асан байр байлаа. Байлгач гэж бодсон, гэхдээ тэр үед өөр байр хайх завгүй. Очих газаргүй байсан тул шууд л түрээсэлж орсон юм. Байр хоосондоо тоостой байсан ч шин засвартай болохоор нь зүгээр гэж утсан. Гэхдээ нэлээд хуйтан цанхаараа сийдэг. Хевсний эвгүй үнэртэй байр байна гэж бодоод хэцэгл амьдэрсэн. Гэтэл хевсээ угаагаад өнөр нэрлээгүй. Нөхөр маань ээлжийн ажилтай тул би хүүхэд нохоо хоёртойгоо ихвчлэн ганцаараа үлддэг байлаа. Би угаасаа юм мэдэрдгүй хүн. Харин нөхөр нэлээ мэдрэг талтаа заримдаа гадаа салхилах үедээ цонхон дээр хүн хараа зогсож байгаа юм шиг мэдрэгдээд байна гэдэг байсан. Заримдаа гинэт аимшигтай өмгийн үнэртдэг байлаа. Удалгүй нөхөр маань хадад ажиллахаар болов. Бид хоёр анхнаасаа бараг муудалцаж үзээгүй мөртлөө хойр орхон моддаг болж байлаа. Нөхөр уухаараа бүр огт өөр хүн шиг амар болчихдог байсан. Нэг өдөр бүр танихгүй хүн шиг сонинзан гаргасан тул би хүүхдээ аваад аав ээжих рүүгээ явсан. Манайх бөө өвөтэй ээж орж юм асууя гэд явахт нь ч биш хамт оръё гэд. Тэр үед нөхөр маань огныхоо солих хувцас хэрэгтэй зүйлсийг авчирч өгөөд ээж бид хоёрыг өвгөнд өргөж өгсөн юм. Бид нэг орох уу гэд нөхөр маань үгүйгээд их хэлэг өрөж байсан. Ээж бид хоёр орлоо. Ээж асуух зүйлээд асууж дуусаад би ч өвгийнхээ хажууд очиж тохоогоо түшээсв. Тэгтэл өвөө нөхөр чинь гадаа байна уу? Дуудаад орвол сэвчгчээ гэж байна. Би гарч хэлэхэд нөхөр мэдсэн юм аа гэд орлоо. Дагаад ордол ээж бид хоёрыг гарч байгээд нэлээд удасны дараа нөхөр гарч ирээд засал хийлгээд хамгаалах сахиус авсан ч дуусаад гарах үед ээжийг өвөөд уудлаа. Дараа нь би ээжээс юу гэж байна гэд асуудал надад хэлэхдээ үхээр дагуулчихсан явж байна гэж байна. Би юу дагуулсныг нь мэдэхгүй. Ээж маань харин танай баруун талд ямар айл байдаг юм гэж асуулаа. Би огт танихгүй хэзээ ч харж байгаагүй гэж хэлсэн. Заслаас хойш манайх хараад ирдэж маргалдах нь багассан. Нөхөрч бусаад ээлжийн ажилдаа орсон. Гэвч нэг өдөр ханын овоо өөрөө хуулраал хар талд нь битүү хөгцөрсөн байлаа. Өвөл байсан тул хүйтэн хөвгцтэй дээрээс нь бороо засвар хийгээд хевсний дор цахилгааны утас нь хил байгааг нь мэдсэн. Ингээд хүүхдээ бодоод нөхөр боллоо. Шинэ байрандаа нүүж орсныхан дараа бүх зүйл тодорхой болсон. Хаяа ирж хүүхэд хардаг байсан дүүмэн хамт нүүлгэлцээ шинэ байранд хамт онохдоо танаа хуучин байр үнэхээр эвгүй байсан шүүгээд ярьж өглөө. Нэг шөнө унтаж байтал хүн хараад байгаа юм шиг мэдрэгдээд нүдэнээсэн чинь хөлтөөр эрэгтэй хүн шиг дүрс наашаа хараад сууж байсан гэсэн. Айгаад нүдээ хурдхан ханаад хөвцсөн ч шүн нохоо гарах гээд гарахаар хонц юм хараад байдаг гэж байлаа. Түүгээ сонсоод нөхөр тэлтэл тэр маань тийм ээ шүн тоглож суухад хүн ойрхон амьсгалаад хамраа толоогоод байгаа юм шиг мэдрэгддэг байсан. Нохоогоо харуул унтаж байдаг. Та хоёр байхгүй хит хоноход шүндөө унтаж чадахгүй нохоогоо дуудаад жирэггүй. Дуудгаар жоохон дөхснөө яг хажууд хүн хамт байгаа юм шиг хараад хальт ойртож байснаа нэг юм хөөгөөд байгаа юм шиг
бусаад явж чад байсан. Нохог шөнө салхилуулаад орц руу гаргахад жихүүцэд байсан гэж хэллээ. Би ч бүр эвгүүцэд бодтол байн гэрийн хоймор энд тэнэж явж байдаг нохоо тэнд байхдаа ерөөсөө тэнэггүй. Шөнөөр бараг ундахгүй. Өдөр унтаад дандаа өөдөнд хаалга налаад явчихдаг байсныг санаад дүү маань шөнө нохоо салхилуулахдаа хайгаад байна. Та гаргачих гэдэг байсныг түрээс зүйлсэн ихч үзүүлэхдээ ороод үүднээс нь цааш яваагүй. Өөрөө яг чийдсэн биш гэсэн хаалганы бариу сонсон эдсэн эрэхтэнч гаднаас солиод яваад өгсөн. Тав усны төлбөр асуух гэж залхахаар уцаа автаггүй байсныг нь бодоод тэр хүмүүс мэддэг байжтэй гэж утсан. Тэгэд мэдсээр байж нялх хүүхдтэй хүмүүс түрээссэн бол байрнаас амар хүмүүс юм байна гэж утсан тоо. Сүнстэй газар эвгүй үнэртэй цэвэрлээд заваараа тайдаг гэж үний юм шиг байна лээ. 2022 онд гэрээ зараад төр гэмтлийн эмнэлгийн ард нийтийн байр төрөөслөвэ. Дотроо 0 устай эхний 2 сар намгүй маятай тухтай л байдаг гэсэн. Нэг шөнө 2 өнгөрч байхад хаалганы дүгж мултатаад унтраалга дараад амар ууртай хэрэгтэй. Гартаа засвар барьцсан орж ирээд найз өхөн бололтой нэг хүүхэн дагаастай явсан. Ширээн дээр байсан 1.5 литр шилэн усны савыг заазуураар хаг зөхөд миний нүүр рүү харснаа. Дараа нь найз эмэгтэй рүүгээ хараад чиний явдаг хүн чинь хаана вэ? Ингээд алчих хэл та гэж буцаад гараад явж байлаа. Нойр мэгсэрч хараад шоконд ороод таггүй шүүд. Юу жилж хатаагүй болцсон дээ. Өглөө ажилдаа явах гээд харахад манай үүднээс эхлээд 2 айлын хаалга тамнаад нэлт цулс асгарсан байсан. Бас нэг залуу гэр бүл нэг хүүхэдтэйгээ манай хажуу талын оройнд орвоо. Ядаж байхад архиныхаа маралтай юм аа. Нөхөр нь ажилдаа яваад ирэхэд эмнэг согтуу хүүхэдтэй бантаж хийж өгдөггүй бололтой. Хоорондоо зодтолдоод жаахан амтныг байн гуйлуулж том уншиг цагнаастай. Би ч гэртээ байх хугацаанд хүүхэд нь ойр зур идэх юм өгнө. Хаалга нь нээлттэй байвал мөлхөөд манай үүдэн дээр чигдэг байсан. Нэг өдөр хүүхэд нь бүр амар чарлаж хуйлаад би тэсэлгүй гэрт нь орлоо. Хүүхэд нь хулдаасан дээр доогоороо нуцсан өмд гутлаа өмсөв. Хоёулаа согтов. Ээж нь хүүхдээ дуугаа байгаач өгсөндөө ойрлоод байгаа ингээд загнаастай. Би шууд 100 тооцсон. Нэгэн жолоочийн яриа. Тэр үед нэг айлын өвгөн эмгэн 2 хүүхэдтэйгээ айлд байжээ. Гэтэл хүүнд гэнтөд болж. Түүнээс хойш бэрэн царай алтан турж хизээд ядарч суйлтанд ороотой тойж 2 хөгшин эхэндээ түүнийг хагцал зовлонгоос олж ингэж байна гэж бодон түүнийг гэлдв барахаар тоглон асарч тордовч дээрцэнгүйд гайхан ямар нэг учир байна гэж сэжигд ороод бэрээсээ асууж тодорхой юм хэлдэггүй байлаа. Гэвч дахин шалгассаар эцэст нь бэр ингэж хэлжээ. Нөхөр маань шөнө болгон над дээр ирж ярч үгсээр үр цалгах. Би олон шөнө нойр муутай байсаас ингэж ядраад. Та хоёрынхоо санааг зовоогоо сайгаад хэлж чадахгүй яасан юм гэжээ. Өвгөн өөрөө хүүгэндээ хонож байдлыг ажиглал шөнө дундаас хойш хүн хаалга сөхөн орж ирээд ихнэрийн орны хажууд сун ядарч зүудэрч цовж байгаагаа өглөж дуулан ярьсаар үр цайхаас өмнөхөн гараад явжээ. Маргааш өвгөн нутгийн нэг сайн ламд очиж учир байдлыг хэлвэл сүнс нь хорогдоод байгаа юм байна. Та сайн боддог нэг хүн дагуулад оч. Би бас очие гэж. Өвгөн ламын хэлсэн ёсоор нэг сайн бууж олоод очиж. Үчийн бүрид лам өвгнийд ном ашиг болж нөгөөх анчанд. За чи энэ айлын барааны ёролд суугаад хүлээж бай. Хүүгийнхээс юуж гарсан буудаж шүү. Харин алдаж буудаж болохгүй. Тэгвэл босоо оролон болоод дийлдэхэ байл. Би гарах болоход нь хонх дамраа чанга зөхөж дохиогно гэж. Айс хаалт их бүх хүмүүс өвгний гэрт суглаад анчин ганцаараа гадаа үлдэн нүд завчилгүй шөнийг барж байтал. Өөр шөнийн завсаар хонх тамар чанга дуурч нэг том улаан өнөг нөгөө айлын буран хатвчаар гарч ирээд
дэрэгдүүрэн сонон өнгөрөх агшинд анчин нам бодож. Өвгний дорууллам. За чи сайн бодлаа. Одоо очиж үзье. Гэт бүгдээрээ гарч очсон үзвэл талигаа чүүгийн үстэй дээлний өрөөсөн ганцуу хөвтөж байжээ. Одоо талигаа чинд ороод үзтээ гэхэд үзвэл үстэй дээлнийх нь өрөөсөн ганцуу алга байжээ. Ганцуугүй дээлийг яах тухай лам зөвлөөд харин ганц өрөөсөн ганцууг нь өөрөө би авч үүний учрыг олно гэж явжээ. Түүнээс хойш нөгөө би ирүүлчиж хуучин хэвэндээ орсон гэдэг. Би энэ зунжангаа үргэлтэнд явдаг байсан юм л да. 19-ийн тэр хавьд саарл байрнууд байсан баха. Нэг саарл байр руу орсон. Тэгсэн тогон тасраад лифт байхгүй. Би шөнийн 2 өнгөрөөд бараг 3 болж исэн. Тэр үед шатаар алхаж байсан юм. Дуу сонссон зэхэж зүүцсэн. Гэрэл тусгацсан явж байсан юм л да. Ороход нэг л хүйтаасан жиндүү байсан. Хоодоо өгчөөл доошоогоо буугаад 3 билүү 4 давхар дээр шатаар алхаж байсан. Тэгсэн над руу ээж залгаад миний хүү хаана явж болгоомжтой яваарай гэд дуудлага дуусаад. Дууга тавих гээд уцаа оролдох үед хараас нэр ирмэн дуудаад. Би нөгөө хоолны хүн юм бахтаа гэд дээш харсан чинь сонин зэвхий царайтай. Нүд нүүр нээх харагдахгүй. Юм өдөөс харж нэрээр минь дуудаад нэг л мэдгэд гадаа гарцсангүйгээ тавьж байсан. Цам дагаад ухаан орсон айтай ээж рүү шууд л уйл залгаад болсон явдлаа хэлээд ажтаас 7-8 хоног чөлөө аваад халуурч өвдсөнтэй. 20 унтах бүртэл зүүдэнд ороод надаас юм гуугаач байгаа мó нэхэж байгаа мó. Тэгээд лам бөө гэж л нэг гайгүй юм болсон доо. Сүүлд бодохноо тэр хоол авсан ах нэрээ яаж миний нэрийг мэдгэвдэ. Шөнө өрөө хараас нэрээр дуудвал хэрэгж харж болдоггүй гэж нэр үнэн юм байлаа шүү. 19-ийн тэр хавьд явахдаа одоо ч айцтай байдаг та. Харахаар бодогдоод мартаж чадахгүй. Трама авсан юм уу та. Шөнө өрөөгөр гадуур дотор явхаж байсан. Лам бөөл гэж гайгүй болсон доо. Тэр хавийн хүмүүсээс сонсох нэ 2 хос өөд болсон гэсэн сурагтай байсан. За, та бүхэнд өөр доор тохиолдоод үзүүлсийг хуваалцах шийдлээ. Дөнгөж даруулж осч ирээд ярих хөнгөө болсон тул ингэж айцад дардаг юм уу? Энэ жилийн 100 гэтэл 20 оны 11 сард өнгөрсөн ихчиг зүудлээ. Тухайн үедээ боён гуугаад байгаа юм байна гэд майны ерөөл уншуулж амжилгүй явлаа. Бараг царын дараа ахиа зүудлээ. Тэр үед би нэрээ ерөөл уншуулна гэж байсан штэ гэд бас мартагдав. Тэгтэл 14 хоногийн хавцаа дараагаас их сони юмнууд зүудлээд би хийж модлаад эхлэв. Танихгүй нэг охинтой харанхуй орцсон тунд 2 юмнаас зүхтааж байгаад баригдана. Хаахынхаа модон 0 ортол бөөн ойтон мах уудан тэгээд дүүжилчихсэн. Нэлт цус олчихсан. Хараа дартал талигаач гэрээ цэвэрлчихсэн сууж байх жишээний. Зүуд болгонд хүмүүсийн ярьж байгаа талигчийн хэлж байгаа үгнүүд нэг л яоцгүй болоод эхлэв. Бүр тэр зүудэнд олсон явдал сэрхэд чихнээсээ болсон мэд мэдрэгддэг болов. 0 руу ороход үлгүүдгэн махнуудынх нь нэгд толгоогоо зөгөхөд ямар байсныг нь мэдрэгдэж эхлэв. Тэр үедэл ганц л майны ерөөл уншуулад болчих юм биш гэдгийг ойлгоод ээжтэй хэлв. Тэгсэн ээж ойр таньдаг сайн гэд нэг лам дээр очив. Уг нь манай аав бүү юм баг. Хийхдээ салчихсан хол байдаг. Ээжийн тал шарын шашинтай учраас за тэгэхтэйгээл очлоо. Тэр хүн хар дарсан зүудний дайрлагад ирсэн бай. Талих жигч чинь хоргодчих. Гэт маргааш нь ирэхэр болов. Лам ирээ талихч амьдарч байсан гэрт нөхөртэй нь ороод бараг талид хэрэгсэл нь байна. Бүгдийн шата. Буурээс илгэж буу. Тэгэл лүүжин тавиулчих гээд миний заслыг хийж өгчхөд нэг хитэн чулуу шивчиж өгөөд зөвлөлээ. Маргааш нь ахынд очихор болсон юм. Ээж бүр хамгаалтын 3 чулуу зангидаа чангалж явуулсан. Гэвч тэр мах олготой гэж зүүдсэн 0 дортол хамгаалалт шууд л онцгсон. Тэр хүн үедээ за энэ 0-оос л оллоо. Муухай юм зүйлэгдээд байсан. Гэт нөгөө ламдаараа ахаад очтол аав чинь хаана байдаг юм гэж асууснаа. Ингээд тайлхыг нь харнаа гэд
өглөн өмнөхөөсөө 2 дахин их чулуу өгөөд 8 цангид гэлээ. Би ч хийснээр нь хийж хэсэгтээ бүр намжиж яг сайхан унтдаг боллоо. Гэтэл 4 өдрийн өмнөхөн гинтэл 20 унтаж байгаад сэрчдэг юм байна. Тэгтэл орон дээрээс юм хараа зогсож байлаа. Царай нарагдахгүй сүйтгэнс нэг тийм юм. Яалтчгүй харанхуйд ялгарч харагдав. Утасныхаа гэрлийг тусаагаад тартал юу ч байсангүй. Боцаад л унтлаа. Цаг хүрснөөгүй юу хэсэг хугацааны дараа ахиад сэрлээ. Тэгтэл өнөөгч нь өмнөхөөсөө илүү оройс харж байдаг юм байна. Бүгд тонгооч гисэн. Гэрэл тусахад бас л юу ч байсангүй. Тэр үед л хий ямар чалаа гэдгийг мэдээд хүнжлөө дээгүүрээ бүтээж хэвтээд өөрийгөө тайвшруулах гэж ёстой ойл нөгөөдгөө харааж өглөө. Тураараа амьсгаа хүн 50 ундуулчихгүй идэргээд уг нь би чинь бас хөөрхөн ийм юм дасчихсан байсан. Өмнө удаа дараа мэлми нэгдээд юм сонсоод байдаг юм л та. Тэгж байгаад ондчихж. Өглөө нь ямар ч хундсан шинжгүй ядарчихсан амтан ээжэд хэлтэл. За боли. Аавтай чинь ярих гэлээ. Өдрийн чаав залгаж харсан болгоны маань тодруулж асуугаад ээжд нь нэг хүний дугаар өгсөн тэнд очиод үзүүлчих гэв. Ээж залгаж ярьсан ч нэгдэх өдрөөс таашгүй завгүйгээ талхаасангүй. Тэр нэг ямиг харснаас хойш л шүнжин унтаагүй мэд ядарч сэрээд 20 яаж унтнаа харчихгүй юмсан гэдэл унтдаг байлаа. Тухайн аав ярьдаг өдөр ээжтэй унтахар болоод тайвшраад төр зүүн өнгөлчихөж тэгсэн гинэлцэрлээ. Тэгтэл ээж аавтай уцаар ярьж байлаа. Аав хилэн бадарсан янзтай уйлаад охиныг ирлэг авч явах гээд байна. Яаж ингэж 50 байж чадж байна гэдэг. Намайг сандраахгүй гэсэндээ ээж надад сонсохгүй их л хичээсэнтэй. Сонссон гэдгийг маань мэдчихэд унтаж болохгүй гэсээр байв. Миний шнээр хурж хөвтөд л ончих гээд. Аав сандарсандаа нөгөө бөөрөө залгаад одоо очиод өг гэж гуйсан байсан. Тэгэл тэр ихч 22 өнгөрөөд ирж ламын хамгаалт болохгүй гэдгийг тайлбарлаад түрдээ харгалаа. 7 хоногийн дараа гэрээ бирж байгаад заслаа хэлэхээр болсон. Тэр үед ихч надад ямарч удмын бөөг гүйцэхгүй бас битгий хаагаарай гэж сануулж явлаа. Оройн маргааш нь өдөр нь гээд бүр нэг өдөр унтчих. Яг өчнөө өдөр нойргоо хонжгсон юм шиг ядарчихсан байлаа. Нэг ёсондоо өдөржингөө унтаж өнгөрүүлсэн. Өглөө ээж нь ер нь боли аав дээр очиход ирийг. Биш дуртай заал гэлээ. Өдөржин явах бэлтгэлээ хангаад оройхон усанд орж хувцаа баглах болтол яагаад ч юм унтаад өгсөн. Шин 2-ын үед сэргэд дүүс хэрүүн байлаа. Тэгэхээр санаа амар усандаа орж хувцаа багилчаад унтахаар хөвтлээ. Үнэндээ л нүдэн аних бүрт элтвийн юм үзэгдээд нойр өрсөнгүй. Бараг л албаар шахав унтангуудаа таравсаас сэржигт юм байна. Ядаж байгаад ээлжийн ажилтай болохоор байхгүй. Илүү аамарч юм шиг. Намайг мэлмигээ хаалахгүй бол болохгүй л гэсэн. Уг нь хаалгаалга. Тим амархан буцаад нээгч идэх юм бах та гэж гайхаад л байж байна да. Бид Монгол болон Солонгос хэлээр шинэ жилийн мөрлөг постэр QR кодтой дижитал урилга бэлтгэж байна. Солонгост ажиллаж амьдардаг монголчууд Солонгос ресторан, үйлчилгээний төвүүд, Монгол байгууллага болон Солонгос сандарсан арга хэмжээ бүгд биднээс шууд захиалж болно. Та зөвхөн захиалгаа өгөхөд л хангалттай урилга болон QR кодыг тань руу илгээх болно. Зочид нь шууд уншуулад урилга авна.